За сайн байна уу? За өглөөний мэнд, өдрийн мэнд. За сонь сайхан юутай байцгаана. Ажил үйлсэн сайхан бүтэмжтэй байгаа үстэй. За өнөөдөр Будны дахь Чех улсын бонд хувьцааны тухай чинь тодорхой маш товчхон таад бас мэдээлэл өгөх зүйтэй байгаа бах. Яг бол удаан хугацаагаар таад маань Чехэд амьдрахыг бодож байгаа бол яалтчгүй таад маань энэ сэдв бас зах хэмжээний бас мэдүүштэй санхүү бас мэдлэгт чинь бас нэмэр болох болов гэж ингэж бодож байна. За тэгэхээр бондын тухай гэхлээр бондын чинь одоо Чехэр бол лухо писи гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ? Лухо писи. За бонд юуг болохоор хувьцааг болохоор акц гэж яриад байгаа шүү дээ, тий? Тэгэхээр бүхий л мэдээллийг бий болохоор Чехийн сангийн яамны сайтаас одоо албаасны одоо мэдээлэлтэй гэсэн үг шүү дээ, чинь тийм мэдээллүүдээс авлаа. Тэгвэл ерөнхийдөө маш товчхон ярив. За бонд гэдэг нь ерөнхийдөө банк эсвэл компани хөрөнгө оруулах одоо босгохын тулд одоо гаргадаг үн цасны хэлбэр шүү дээ, тийм ээ? Энийг одоо та хэд маань ирж мэдж байгаа бах, тий? За хөрөнгө оруулагч нь бонд худалдан авсан тодорхой хугацаанд хүү авч хүү авснаар тэгээд хугацаа дуусгахлаар гэрээ хэлсний хугацаа дуусгахлаар үндсэн мөнгө буцааж авах юм боломжтой байдаг, тийм ээ? За тэгэхээр бонд авна гэдэг чинь ерөөсөө та мөнгөө зээлж байна л гэсэн үг шүү дээ. Тэгтээ хүүт зээлж гин гэсэн үг, тийм ээ? Бохроор гэх юм бол. За Чехэд бол засгийн газрын бонд гэж байгаа. За энэ нь бол маш эрсдэл багатай бондыг хэлдэг, тийм ээ? Маш эрсдэл багатай, өгөөж нь харьцангуй тогтвортой байдаг. За энэ Министерство финанс дээр бичсэн байдаг. Энэ тухай бичсэн байна лээ. За энийг та хэд маань бас олоод хэлтэй улсдаанууд нь уншаараа. За одоо хэлгүй байсан ч гэсэн одоо мэдээллийг уншаад орчуулад унших ерөөсөө асуулахгүй болсон шүү дээ, тийм ээ? Юмыг мэдээ сурах гэсэн хүнд бол бүх юм нээлттэй болсон, мэдээлэл 90% болсон, тийм ээ? За тэгэхээр засгийн газрын бондыг авахд бол эрсдэл багатай байх нь байна. За компаниуд мэдээж хэрэг бондоо гаргадаг, тийм ээ? За ерөнхийдөө бондын тухай мэдээлэл Монголынхаа тухай сайн мэдээллийг мэддэг улсууд бол Чехтэр мөн бараг л адилхан. За компани бонд бол өгөөж өндөр байх боловч эрсдэл нэлээдгүй өндөр байдаг. Эрсдлээ тооцох хэрэгтэй. Компани бондуудыг худалдаж авах, тийм ээ? За бондуудыг Чехийн сангийн яам болон компаниуд гаргадаг ийм асуудал байдаг. За тэгэхээр Чехэд бол бонд худалдаж авч болохгүй гэвэл болно. Тэ. За хувьцаа, за акц. Ямарваа компани тодорхой хэсгийг эзэмшдэг компани, тийм ээ? Акцаа худалдаад авчихсан бол тодорхой хэмжээний тэр компани одоо нэг хэсгийг эзэмших хэрэгтэй болж байна гэсэн үг, тийм үү? Бас үнцаас. За Чехийн гол хөрөнгийн бирж нь Prague Stock Exchange гэж байдаг. Энд банк, эрчим хүч, үйлдвэрийн томоохон компаниуд хувьцаа арилжаалагддаг. За тэгэхээр та нар тэр Чех Exchange-ээр гүйж ороод энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За биржийн үндсэн индекс нь PX гэдэг индекс байгаа. За түгээмэл одоо хувьцааны жишээ бол мэдээж хэрэгцээсээ энэ бол эрчим хүч нь, Чехийн эрчим хүч. За бүх банкуд бараг бүгдээрээ байгаа. За Česká спиритальная, Чесобанк, Монетомбанк, Коммерческая банка гэж байгаа. Česká спиритальная байна, манайхны монголчууд ихэнх нь одоо Česká спиритальная байдаг байх жишээтэй. Тэгэхээр тухайн харилцагч банкаас энэ тухай мэдээллийг авч бүрэн боломжтой шүү таад. За тэгэхээр аль нь дээр юм бэ гэж асуудаг. За бонд эрсдэл бага боловч тогтвортой орлогыг хэрвээ хүсэх юм бол бонд авсан дээр санагддаг. За би энэ талаар бонд хувьцааны тухай магадгүй надаас арай өөр үзэл бодолтой, арай илүү дэлгэрэнгүй сайн мэдээлэлтэй өдр хүүхдүүд байх юм бол маргах асуудал гаргаж магадгүй. Энэ лайв дээр бол их чинь яг цэвэр яг мэдээлэл дээрээ үндэслээд өөрийнхөө үзэл бодлыг л таадтай хуваалцаж байгаа юм шүү. Яг хуваалцаж байгаа гэж ойлгоорой. За юу, тэрнээс биш яг юм байдаг гэж 100% чичрээд дараад ах юм алга ерөөсөө. Тий. За тэгэхээр бонд эрсдэл бага, тогтвортой орлого хүснэ. Хувьцаа болохоор урт хугацааны өндөр өсөлтийг хүсвэл та хувьцаа худалдаж авсан дээр. Ойлгогдож байна уу, тийм ээ? За ихэнх хөрөнгө оруулагч нар ер нь хоёулангийн ашигладаг, хослуулсан юм багцыг ашигладаг гин. Ихэнх хөрөнгө оруулагч нар ихэнх одоо мөнгөн дээр тоглолт хийдэг улсууд хоёул нь хувьцаа чавдаг, бонд чавдаг гэсэн үг байна шүү.
За хэрвээ та хөрөнгө оруулалт хийх хүсвэл ерөнхийдөө банкуудыг сонирхсон бас их буруугүй гэж зөвлөсөн байна. Онлайн брокер ашиглахыг хувилбар бол мэдээч хэрэг зөндөө байгаа. Хуваарьж очиж уулзсан ч болно. За тийм брокерийн 2-3 брокерийн төвүүдийг би санал болгож байна. Санал болгодгийн байна. Угаасаа XTB, Interactive Brokers гэдэг 3 дахь трейдинг 212 гэсэн юм 3 брокерийн импульсүүд байна шүү. За ерөнхийдөө бол би шинээр брокер хувьцааны талаар сонирхож байгаа хүмүүст мэдээлэл өгсөн учраас ийм шинээр орж байгаа хүмүүсд юу зөвлөсөн дээрүү гэдэг тал дээр фокуслсан юм шүү. За хэрвээ та хөрөнгө оруулалтын туршлага муу бол мэдээж хэрэг сайн мэдээлэлгүй бол тийм ээ шууд хувьцаа сонгохоос илүү индексийн сан буюу ETF гэж байгаа шүү. ETF авах нь эрсдлийг чинь бууруулна гэсэн байна. За энэ ямарч жишээ нь SB 500 ETF гэдэг Америкийн томоохон 500 компаниудад зэрэг хөрөнгө оруулдаг ийм сан байна. Америкийн 500 том хөрөнгө оруулах компани ETF 500 гэж байгаа шүү. Тэр нь зөвхөн Америкийнх юм байна. MCC буюу одоо World ETF гэж байгаа. Тэр нь болохоор дэлхийн олон улсын компани хөрөнгө оруулалттай. Энэ надад аюул таалагддаг. Дэлхийн хөрөнгө оруулалттай. Ганцхан төв улс их биш, бүр дэлхийн одоо их том хөрөнгө оруулалттай энэ компаниудыг сонгосон энэ сан байдаг юм байна. World ETF гэдэг. За энд юу анхаарах ёстой бэ бид нар? Богино хугацаанд нэг баяжих бол энэ асуудал бол биш шүү. Ерөнхийдөө 5-аас 10 жилийн хугацааг харж ээж өгөөж өгөх ийм асуудлуудыг эргэж байгаа юм тэр. Бонд ч вэ, хувьцаач вэ. Ялгаагүй. Сарын тогтмол хуримтлалаар хөрөнгө оруулалт эрсдлийг чинь бол багасгадаг гэж байна. Сар болгон та хуримтлал хийж ивэл танд бас зөх хэмжээний ашиг өгнө. Хэрвээ сар бүр за жишээ нь 100-аас 200 евроны хөрөнгө оруулалт хийх чадвартай байгаа бол дараах 2 багцыг санал болгож байна. Эхнийх нь болохоор ерөөс энгийн багц гэж байгаа. За энэ нь болохоор хадгаламж буюу хөрөнгө оруулалтыг хослуулсан багц гэж байгаа. За энэ дэр жишээ нь $40 40 еврог хадгаламжиндаа хийн. За энэ 20% тийм ээ. Эсвэл 160 еврог одоо 80% ETF санд хийнэ. Тийм байгаа. За дунд эрсдэлтэй багц нь болохоор яг нэг 60% дэлхийн ETF сан руу авч хийнгүүтээ 20% Америкийн ETF руу хийчин нэг 20% засгийн газрын бонд руу авч хийчин. За ингээд нэг 40% хөрөнгө оруулалт нэг 100% хөрөнгө оруулалтыг ингэж хуваарлаж бас болох юм. За энэ бол дунд эрсдэлтэй багц гэж. За хэрвээ сар бүр нэг 200 евро нэг 10 жилийн турш хийж чадах юм бол жилийн дундаж нэг 8%-аар бодоход 8 гэдэг бол тэгтээ бас их өндөр байна Европын хувьд бол. За яагаад өндөр байгааг нь би дараад ярьж өгье. 36,000-аас 38,000 евро болж өсөх ийм боломжтой гэж тооцоо байдаг юм байна. Статистик. Сар бүр 200 еврог 10 жилийн хугацаатай хийвэл гэж байгаа шүү. За санхүүгийн боловсролтой хүмүүс ерөнхийдөө мөнгөн дээр яаж тоглолт хийдэг гэхээр тэд нар зөвхөн мөнгө олохын төлөө зүтгэдэггүй. Мөнгө харин таны төлөө олсон мөнгөө харин тэр таны төлөө зүтгэх тэр механизм тэр онолыг л одоо баримталдаг гэсэн үг. Энийг одоо бид нар бас амар сурах хэрэгтэй юм байна. Бид нар ч бол насан туршдаа нэг мөнгөний төлөө мөнгөө хайж мөнгө олохын төлөө дандаа явдаг бол олсон зөх хэмжээнийхээ мөнгө нэгдүгээр хадгалж сурах та хоёрдугаар тэр хадгалах юм хөрөнгө ямарваа юмд хөрөнгө оруулалт оруулж тэр мөнгө чинь чиний төлөө одоо цаашаа өсгөх тэр ухаанд бид нар суралцах хэрэгтэй. Тэр онолоор тэр дүрмээр бид нар тоглох хэрэгтэй. Тоглох гэж би ярих айгу дуртай тий. За ETF буюу Exchange Trading Fund гэдэг нь хувьцаа буюу бондыг зэрэг хөрөнгийг нэг сагсанд багтаасан сангал тэгж нэрлэдэг байгаа. ETF гэдэг чинь одоо хувьцаа буюу бонд хоёрыг зэрэг нэг сагсанд багтаасан юмыг л ETF гэж нэрлэдэг байгаа. Exchange Fund, Trading Fund гэдэг.
За 500 ETF гэдээ би түрүү ярьсан. Нэг худалдаа авалтаар та Америкийн 500 том компанид зэрэг хөрөнгө оруулахыг л одоо тэр 500 ETF гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр тэрийг та өөрөө сонгох нь шүү дээ. Би алинд нь хийвэл надад бас боломж юм байх нь үү гэдгийг судалж үзэх нь шүү дээ. За тэр нь жишээлбэл Apple, Microsoft, Amazon байна гэх мэтлэн одоо ийм хувьцааны одоо ийм бондын ийм газрууд байна шүү дээ, тийм ээ. За энэ дэр нэг хэрвээ та 100 евро нэг компаниас л одоо 100 еврогоор хувьцаа худалдаж авах юм бол тэр компани унах эрсдэлтэй. Ганцхан компанитай хөрөнгө оруулалт хийгээд 100 евро сар болгон хийчихэд тэр нь чинь унчих юм бол тэгэл таны шингээсэн мөнгө байхгүй бол тийм үстэй эрсдэлтэй гэсэн үг үстэй. Харин ETF жишээлбэл 500-д хийчих юм бол тэр олон компани чи таны хийсэн мөнгө хуваагдаж ингэж хуваарлагддаг учраас эрсдэл харьцангуй бага байдаг. Тэр олон компани чи нэг нь унлаа гэхэд нэг хэсэг нь үйл ажиллагаагаа явуулж л ашгаа хөвчл хийдэг байдаг байхгүй. Тэгэхээр ETF 500 одоо нөгөө Америкийн те эсвэл бүр World руу авчид хийчих юм бол бүр одоо эрсдэл бага гэж үзнэ. Би бол тэгж л ойлгоод байгаа. Нэг компанид та одоо нэг сагсанд бүх өндөгөө бити хий гэдэг чинь л энэ дээрээ бас дахиад гардаг л шүү дээ, тийм ээ. Нэг өндөгөө нэг сагсанд бити хий, нэлээд хэдэн сагсанд гэж хувааж хийх хэрэгтэй байх бид. Тийм ээ. За чехүүд эдгээр ETF-ийг ашиглаж 10-аас 20 жилийн дараа хөрөнгө оромтлуулсан стратегийг ашиглаж байна гэж. Одоо мөнгө санхүүгийн нэлээд боловсралтай, нэлээд мөнгө өсгөх бас дадлагтай тийм улсууд бол ETF-ийг ашиглаж одоо 10-20 жилийн л одоо ийм хөрөнгө хоримтлуулж энэ стратегийг л ашиглах юм байна. Энэ боломжийг ашиглаж мөнгөтэй болох юм байна. За энд нэг ийм гоё тоо байна. За сар бүр 100 евро. Сар болгон 100 еврог за 8% хүүтэй хийлээ гэж ботход та 10 жилд 12,000 евро тэр санд суйрлуулснараа таны өсөлт 18,000 евро болно. 15 жилд 18,000 евро хийчих юм бол таны өсөлт 35,000 евро болно. Бараг нэг дахин илүү өсөх нь магадлал. 20 жилд яг энэ темпээр ингээд 100 еврогоо хийгээд явах юм бол 59,000 евро хүртэл өсөх нь шүү дээ. Энд чинь баггүй бас боломжийн одоо 59,000 евро гэдэг чинь та нар Монгол мөнгөөр үржүүлээд үзээрэй, коронороо үржүүлээд үзээрэй ямар гоё болно. Тийм ээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө бид нар чинь сар бол 100 евро гэдэг чинь яг нэг 2,500 крон тийм ээ. Цааш нь одоо нийт олсон орлогоноос л цааш нь тогтмол хийгээ сурчих юм бол 10-20 жил, за 5 жил, 10, 20, 30 жил тэр байтгаа аюу хурд өнгөрчдөг. Тэгэхдээ та бол зөх хэмжээний боломжийн бас хөрөнгө оруулалт хийцэн байна гэсэн үг. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын нэг юм 3 зарчим байдаг юм байна. Нэгдүгээр та тогтмол хийх хэрэгтэй. Тэр нь ашигтай. Хоёрдугаарт урт хугацаагаар хийх. За нэг 10 жилээс дээш гэж байгаа шүү. Урт хугацаагаар. Гуравдугаар ямарваа нэг зах зээлийн одоо уналтны үеэр огт сандрахгүй тэр мөнгөө өргөжлүүлж явах хэрэгтэй. Ямарваа нэг зах зээлийн одоо дайвал замд ерөөс та өөрөө уймраад л тэ мөнгөө татчих авах гал одоо тийм үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Өргөжлүүлэх хэрэгтэй гэсэн үг. За машингийн ойлголтоо л яг тайлбарлая гэж бодъё. Та өдрөө болгон 3 еврогоор кофе авчих шүү дээ. Одоо кофе угаасаа л үнэтэй болсон шүү дээ. 75 крон. Өдөр болгон та 75 кроныг өөрийнхөө хөрөнгө оруулалтанд зарцуулж чадах юм бол сурах юм бол энэ бол таны ерөөсөө санхүүгийн нэгдүгээр боловсролт чинь маш том алхам болж, хоёрдугаар та мөнгө хурааж эхэлж, гуравдугаар таны санхүүгийн эрхчлэлд хүрэх анхны алхмыг хийчлээ гэсэн үг. Нэг кофений мөнгийг л өдөр болгон уух, нэг кофений мөнгийг л хэдүүлээ цааш нь хийж сурьяа л гэж ийм л мессеж өгöd байна гэж. Өдөр болгон нэг кофений мөнгө. 3 евро 30 сард хэдүү 90 евро шүү дээ. 30 хоногт 90 евро шүү дээ. За тэр 90 еврогоо л тэгэл сар болгон хийнэ л гэсэн үг. Өдөр нэг кофе, 2 кофе уудаг эсвэл нэг кофе, 3 кофе уудаг эсвэл нэгийг цааш нь хийгээд байна гэсэн үг л дээ, тийм ээ. Кофегаар тишээ авчаар ярихад тий одоо юмны үн чинь аюу үнэтэй болчихлоо шүү дээ. Кофе нэг аяг кофе 3 еврогоос доош бараг байхгүй болчихлоо тий. За үүний төлөө яг юу хийж ямар үйлдэл хийж эхлэх вэ? Нэгдүгээр
брокер сонгоно хэвлээ. Брокер сонгоно. За нэгдүгээр XTB гэдэг брокерыг би санал болгож байна. Санал болгож байна. За тэр нь болохоор маш өргөн боломжтой. Чех болон Европын хүмүүст ашигладаг юм брокерийн бүс байна. За 100,000 евро хүртэлх хөрөнгө оруулалт бол ямар ч шимтгэлгүй явагддаг. 0 гоё яваац. За дээр нь багадаа 10 евро хүртэл хөрөнгө оруулалт хийж болдог. Маш ашиглахад хялбар буюу чех верситэй, чех хэлнээр одоо чех хэл дээр хөвөрдөг ийм брокерийн одоо асуудал байна. Юу бүс байна. Маш хялбар, ашиглахад хялбар чех хэл дээр уншиж бичиж болдог. За тэгээд хөрөнгө оруулалт нь бол доод нь 10 евроос ихж болдог юм байна. За хоёрт брокерийн бүсийг санал болгоход интерактив брокерс гэж байна. За тэр нь бол Европт өргөн хэрэглэгддэг хамгийн хүчтэй. За жоохон шинковуудад бол ашиглахад жоохон хүндвтэр. Ерөнхийдөө 150 зах зээлийн одоо ийм боломжтой том шимтгэл бол харьцангуй бага. Тэгээ шинэ хүнд жоохон хэцүү одоо ийм брокерийн төв байдаг юм байна. Тэгэхээр яг цоо шинээр эхлэж байгаа улсууд бол энийг нэх их санал болгодгүй юм байна. Яг гэвэл механизм нь жоохон хүндвтэр. За 3 дахь бүс нь болохоор трейдинг 212 гэсэн байна. Брокерийн бүс байна. За энэ нь болохоор маш хялбар, маш ойлгомжтой, маш автоматжил одоо функцнууд нь маш энгийн одоо тийм байдаг юм байна. За тэгэхээр ер нь шинээр одоо брокерийн бүс сонгож байгаа улсууд бол XTB буюу трейдинг 212 гэсэн энэ хоёр брокерийн бүсийг санал болгох юм байна Европод. За хоёр дахь алхам. Та дансаа нээх ёстой. Дансаа нээхэд танд бол мэдээж хэрэг Чехид байгаа монголчууд маань ч юм уу Европт байгаа монголчууд маань ерөөсөө гадаад паспорт одоо тухайн орны хөдөлмөр ажил эрхлэх карт тийм ээ хараар байгаа улсад бол энэ бол боломжгүй. Дансгүй байгаа хүнд боломжгүй. За тэгээд тодорхой хаягтай байх ёстой, тодорхой визтэй байх ёстой, гадаад пас иргэний үнэлгээтэй одоо ийм л байх хэрэгтэй тухайн орны. Тэгэхэд дансаа нээл гэж болно. Тавьж байгаа шаардлага нь заавал хувийн гэсэн данстай байх ёстой. За 3 дахь алхам. Та мөнгө шилжүүлнэ. Та мөнгө шилжүүлэхдээ крон шилжүүлж болно, евро шилжүүлж болно. Доллар бол энд болохгүй. Европын зах зээл дээр худалдаалт хийж байгаа учраас тийм ээ евро юм уу крон шилжүүлж болно гэсэн үг. Крон бол мэдээж хэрэг та Чехэд байгаа бол Европын орнууд бол дандаа евро. За 4 дахь алхам. ETF-ийг сонгоно. За одоо жинхэнэ дэлхийн тэр дэлхийн санг сонгох уу эсвэл зөвхөн Европын Америкийн тэр 500 ETF-ийг сонгох уу гэдгээ та өөрөө шийднэ. Чамд аль нь айтайхан эрсдэл баг. Би хэлж байгаа хэдий олон чиний миний бодлоор олон одоо компани байгаа газар хөрөнгө оруулалт хийх юм бол эрсдэл маш бага байх юм байна л гэж ойлгоод байгаа. Тэгэхээр 500-аар үзэж та болох юм эсвэл бүр дэлхийн компаниуд руу мөнгө хөрөнгө оруулалт хийж болох юм. За тэгээд тавт нь тогтмол хөрөнгө оруулах сард бүр 100-аас 200 евро ер нь хамгийн боломжтой гэж үздэг юм байна. Анх стартап. Тий. Хитрхи баг бол бас өгөөж нь баг мэдээч хэрэг тий. За тэгээд хитрхи цөөхөн компани. За бүр нэг компаниг бол би бүр санал болгохгүй байгаа. Болж өгвөл олон компани руу шууд хийсэн дээр болов гэж ингэж зөвлөхөр байна. За энэ дээр анхаарах зүйл юу вэ? За ETF бол үн өсөж унах боломжтой шүү гэж байна. Богино хугацаанд ашиг бол амлахгүй. За тэгэхээр нэг 10-аас доош жил та хийх юм бол танд бол өгөөж ямар ч байж болно. Тэр чинь та өсөж уруудж идэг ийм хэлбэлцэж идэг функцтэй шүү дээ. Тийм учраас та 10-аас дээш жил хийгэрээ гэж байгаа. Хамгийн зөв зөвлөгөө өгдөг юм байна 10-аас дээш жил. Өөрөөр хэлбэл их мөнгөөр удаан хугацаагаар гэж ингэж зөвлөдөг юм байна. За бага мөнгөөр эхэлж байгаа хүмүүст бол трейдинг 212-ыг брокерыг санал болгодог юм байна. Хамгийн түгээмэл сонголт нь бол одоо мөнгө хийж байгаа улсууд голцоо World-ыг сонгодог юм байна. Дэлхийн одоо FTF санг сонгодог юм байна. За энэ бас хамгийн зөв зүйтэй л баг л та яаж ч батсан. За
Ер нь Европчууд гэхдээ Америкчуудыг бодвол одоо харьцуулж үзэх юм бол илүү иймэрхүү ийм тал дээр арай сул гэдэг юм байна. 36 нийт одоо хувьцаа бонд сонирхдаг ард иргэдийн дунд 36% нь л зөвхөн ETF-ийн хөрөнгө оруулалт хийдэг юм байна. 30% нь банк хадгаламж бэлэн мөнгөтэй харьцахыг илүүд үздэг юм байна. Нэг 5% нь хувьцаа эзэмшдэг юм байна. 26% нь бол банк хадгаламж буюу бэлэн мөнгөтэй даатгал тэтгэврийн сантай байхыг илүүд үзэж бондыг илүүд үздэг юм байна гэсэн нэг юм статистик байдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол орон орноор нь авч үзэх юм бол Швед, Финланд, Нидерланд, Герман эдгээр бол энэ бонд хувьцааны тал дээр хамгийн идэвхтэй орнууд тооцогддог юм байна. Чехийн хувьд бол сүүлийн жилүүд хамгийн хэрчимтэй өсөж байгаа гэж байгаа залуучдын дунд ялангуяа ETF-ийг маш их ашиглаж энэ хувьцаа бондыг нэгтгэсэн сан илүүд үзэж тийм ээ. XTB буюу интерактив брокеринг бүсүүдийг илүүд ашигладаг юм байна. За эдгээр тоог чинь Европын төв банкны мэдээлэлээс авлаа. Тэгээ Европын Централ банк гэсэн сайт байгаа шүү дээ тийм ээ. Тэндээс бол энэ мэдээллүүдийг та хэд маань ч гэсэн аваад үзээрэй. Уншаарай. Маш хэрэгтэй шүү. Санхүү боловсралтай байхад бидэрт маш хэрэгтэй учраас та нар энэ санхүү боловсралт олох янз бүрийн одоо тэр сангийн яамны сайтууд байна. Манай Монголын ч гэсэн яг ороод уншиж байх хэрэгтэй. Дэлхийх, Европын, Чехих гэл ингээд тус нь ингээд сонирхож байгаа орнуудаа үзчих хэрэгтэй шүү. Тий. Германд амьдарч байгаа нь Германыхаа, Австрид амьдарч байгаа нь Австрийнхаа бас сонирхож байгаа нь илүүдэхгүй шүү. Тэг мэдээлэл та нарт маш их хэрэгтэй болдог. Хүн юм мэдэхгүй юмныхаа л байсан байдаг шүү дээ. Өөртөө. Тий. За одоогийн байдлаар ер нь Чехэд, Чехэр жишээ аваад ярихад засгийн газрын бонд бол 2025 оноос 2035 оны байдлаар бол 10 жилийн бонд нь бол нэг 530% та байгаа юм байна. Юу 8%. Айгу бага байгааз 530 та байгаа юм байна. Тий. 23 оноос 29 оны байдалд бол нэг 575 байсан юм байна. За одоо ч 29 он дуусаг байгаа шүү дээ. Тухайн үедээ 23 онд бол 575 та байсан юм байна. Арай өндөр байсан юм байна. За Европын засгийн газрын бондын ETF авах нь хялбар байдаг. Харин Чех бонд боломж хязгаарлалтууд байж болдог шүү гэж бичсэн байна. Чех бонд яг тийм байдаг юм бол бас учрыг нь олсонгүй. Тий, жоохон хязгаарлалт байдаг гэж байна. За, нэг сонирхуулахад юм юу байдгийг гэхлээр та хэд маань Dluha PCCZ гэдэг сайт руу ороод үзээрэй. Чехийн одоо бонд арилжааны тухай юм сайт байдаг. Тэрэн дээр бол одоо 35 мянган хөрөнгө оруулагчийн санал байгаа, инвесторуудын санал байгаа. Тэн дээр одоо жишээлбэл Чех утасны батарей хийдэг юм том компани гэхэд бонд 13.8%-аар бүр хүүгээ үнэлсэн байна. Маш өндөр хүүтэй юм бэлээ. Тэгэхээр та хэд маань ийшээгээ бас орж үзээд бас сонирхороо тэр нь хамгийн бага жишээлбэл одоо 925-аас хамгийн дээд нь 13.8% хүртэл хүүтэй байна л шүү. Dluha PCCZ гэдээ байгаа. Тийш ороод үзээрэй. За юу. За ер нь бол их хэл дээр бондын тухай, хувьцааны тухай та хэд маань Apex Capital буюу Apex CGMN, InvestX Mongolia ч гэдэг юм уу тийм монгол хэл дээрээ энэ бондуудын тухай та нар ороод үзээрэй. Ганц Монголын тухай биш, дэлхийн одоо Европын статистик бас янз бүрийн та нарт маань хэрэгтэй мэдээллүүд тэнд бас байдаг юм байна шүү. Ороод үзээрэй, судлаарай. Хүнд ерөөсөн мэдээлэл маш их хэрэгтэй байдаг. Тэгээ авсан мэдээлэлээ мэдлэг болгоод мэдлэгээ амьдрал руугаа оруулаад ирэх юм бол бидний одоо өнөөдөр зарцуулсан цаг маань үр ашигтай боллоо гэж ингэж үзсэн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр та хэд маань энэ Apex Capital руу ороод үзээрэй. Дахин хэлэхэд Apex CGMN InvestX Mongolia гэж байгаа шүү. За юу. Тэр нэг Европын бас нэг финансын сайт байлаа. Тэр нь болохоор Европа Geo Personal Finance гэж байгаа шүү. Тэр рүү бас ороод хэлтэй устай хүмүүс бол ороод бондын акцийн тухай мэдээлэл үзэндээ байна. Ороод үзээрэй заа юу. За тэгээд эцэст нь хэлэхэд сонирхуулахад монголчууд маань ер нь
орон сууц үйл хөдлөх рүү маш их хөрөнгө оруулалт хийдэг болсон юм байна. Банк хадгаламж руу бас 2-дугаарт, 3-дугаарт бизнест, 4-дугаарт хувьцаа бондонд мөнгө одоо хийж одоо мөнгөө өсгөх тал дээр илүү их анхаарал тавьж одоо фокуслдог болсон тоо маш их өсөж байгаа юм тата мэдээ байлээ. Маш их сайн байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн бирж дээр идэвхжиж байна. Монголын хөрөнгийн биржийн нийт үнэлгээ нь 13.8 их 80 төгрөг хүрч үн цасны арилжаа 906 тэрбум төгрөг давсан нь түүхэн дахь дээд үзүүлэлт боллоо гэсэн ийм мэдээлэл билээ шүү дээ. 26 он. Тэгэхээр манайхан одоо бас санхүү мэдлэг боловсруулалт сайтай болж байна гэж би бол дотроо бодлоо. Гоё шүү дээ. Мундаг байна. Үнэхээр мундаг байна. Залуу хүмүүс ETF-ийг SP500 дэлхийн индексийн сангуудыг сонирхох нь маш их нэмэгдсэн байна гэж бичсэн байна. Ваа. Одоо мэдлэгтэй боловсруулалттай залуучууд аргагүй шүү дээ. Тийм мундаг байна үнэхээр. Энэ мэдээллийг бол харин Монцамагийн агентлагаас би олж уншлаа. Баяртай мэдээ байна. Үнэхээр сайхан мэдээ байлаа. За дараагийн лайваараа бол би хэрхэн одоо Европод байгаа монголчууд маань хоол хүнсээ хэрхэн тохируулахад анхаарах ёстой зүйл юу байна? Ерөнхийдөө бидний гаргадаг 5 алдааны тухай та бас ярьж өгөх зүйтэй байх гэж бодлоо. Тэгээд энийгээ та дараа ярьж өгнө. За анхаарал тавьсанд баярлалаа. Та миний лайвыг ямар улсаас, ямар хотоос ч юм уу сонсож байгаагаа биччихвэл таньдаа их баярлах байна. Subscribe дараад comment, like баярлалаа. Баяртай.